Үүндээ хойдралт юм өгшөө. Өөдрөгөө найзан заяо. Ээжтэй сууч заяо. Тэгээ сайхан илэг бүтэг оруулаа. Сайхан амьдрий заяо. Дүү мөтэ болох юм уу? Болно шүү дээ. За, аа явъя. За тэгээ за. Төрөж. Манайха 100 болж штэ жоохоо. Өөдрөгөө л та. За юу энэ хамаанда өгшөө банда. Тэгэхээр галзуу нууш цуурлын 7 дахь дугаар маань ийхүү эхэлж байна. Тэгэхээр энэ удаагийн дугаарт маань месмеризмыг оруулсан байгаа. За тэгэхээр галзуу нууш цууруул маань хин нэгний орлого зарлагыг яриад ерөөсөө тэний хов базж байгаа төрлийн контент бол ердөөсөөж бишээ. Харин эсрэгээрээ Монголын салбартаа галзуу амжилтыг үзүүлж байгаа хүмүүс яг тухайн амжилтын ард буюу хөшигний ард юу болдгийг, юу хийдгийг гэдгийг задлж яриад бид бүхэн тэндээс юу сурч болох вэ гэдгийг танин мэдүүлэх зорилготой цуврал. Түлээ. Камаа одоороо сэтгийдтэй босчих. Тэгэхээр юуны төрөнд 1 сая subscribers-тай болсонд нь баяр хүргье. Үлээ. Амаараа гажид үлээ. Нэг, хоёр, гурав, ёо. Тэр ягаад галзуу нууш цуврал дээр месмеризмыг оруулж байгаа вэ гэхээр нэгдүгээрт одоо Монгол шиг 3.5 сая хүн амтай улсад YouTube дээр 1 сая subscribers-тай болно гэдэг бол маш өндөр үзүүлэлт. Яхаа аргагүй одоо хилд заншснаар галзуу гэж хэлэхээс өөр аргагүй амжилт. Месмеризмийн хувьд бол миний хардгаар бол маш креатив төрлийн контентийг бүтээдэг те. Тэгээд одоо YouTube channel-ийг харах юм бол бүхэл бүтэн 310 видео оруулсан месмеризмыг үздэггүй байсан хүн бол угаасаа байхгүй хаа. Тэр месмеризмийн хувьд бол контент хийж байгаа контентууд нь үнэхээр яхаа аргагүй маш креатив байдаг. За сүүлийн үед оруулж байгаа контентууд нь гэхэд л одоо орон нутгаар явж хийж байгаа контентууд маш их харагддаг. Тэр ер нь бол энэний ард бол маш их одоо зардал мөнгө, цаг хугацаа, энерги зарцуулагдж байгаа. Тэгээд хуучин хийдэг байсан контентууд нь ч гэсэн маш креатив штэ тий, үйл явдал зохион байгуул тэр уран сэтгэмжий дээр бол аюул сайн санагддаг. Өнгөрсөн жилээс эхлээд YouTube channel-ыг зохион байгуулж эхэлсэн. Энэ нь бол одоо ингээд Монголын YouTube руу төдийгүй контент бүтээгч одоо энэ контентын салбарын хувьд бол маш хэрэгтэй, агаар ус мат хэрэгтэй зүйл бол байсан. Тэгээ маш шинэлэг зүйлсийг бол одоо ингэж хийдэг. Тэгэхээр яхаа аргагүй маш креатив. Энэ нь бол өөрөө маш галзуу зүйл. Ер нь контент хийдэг хүмүүс бол мэдэх байх. Нэг контентын арт нь ямар их зүйл болдог. Тэгээ видео эдит хийн, тэр катик хийн гэдэг бол нэлээд хэдэн цагийн ажил байгаа. За одоо жишээ нь яг энд харагдаж байгаа юуны хувьд бол те YouTube channel-ийн хувьд бол одоо бүтэн цаг 40 минутын видео байгаа байхгүй. Энэ бол баг нэг 5-6 цагийн видеоноос катлж, эдитлж, хооронд нь найруулж, алийн урд нь оруулах уу, хойно нь оруулах уу асар хэцүү эдитийг бол хийж ингэж оруулсан харагдж байгаа. Ард нь мэдээж маш олон хүмүүс ажиллаж байгаа. Энэ найруулга, зохион байгуулалт, за тэгээд хамтран ажиллагч байгууллагуудтайгаа одоо маркетингаа яг дундуур нь яаж хийх вэ гэх мэтлэн зүйлсийг одоо ингэ маш их зүйлсийг бодолцож ийсэн. Тэгэхээр яхаа аргагүй галзуу нууш цувралд оруулахгүй байхаас өөр аргагүй YouTube сууг YouTube руу тийм аа. За ер нь бол Монголд маань YouTube руу төдийгүй контент бүтээгчид маань маш сайн хөгжих хэрэгтэй байгаа. За ягаад гэвэл энэ маань бол хит хитэн маш чухал нөлөөг бол тухайн улс орон нийгэмдээ үзүүлж идэг. За хамгийн чухлын хамгийн сүүлд нэлээ. За нэгдүгээрт бол мэдлэг түгээгчид. За боловсролын болон entertainment гэх мэтчлэн маш олон төрлийн мэдлэгийг одоо ард түмэн нийгэм үзэгчдэд түгээж идэг. За хоёрдугаарт олон нийтийн дуу хоолой болж өгдөг. Гуравдугаарт хүмүүст inspiration тэ урам зориг өгөх, ямар нэгэн шин санаа сэтлийг төрүүлэх, одоо ганцаарцсан үед нь хань улах, хүйдгэлж гуниглсан үед нь инээд бэлэглэх гэх мэтлэн одоо маш чухал нөлөөллүүдийг контент бүтээгчид, за ялангуяа YouTube контент бүтээгчид маань нөлөөлж үзүүлж яадаг. Миний хувьд ч гэсэн mesmerism, YouTuber төшиг, Bury University гэх мэтлэн YouTube-руудыг үзэж одоо контент хийх анхны тэр хүсэл маань маш их буцалж исэн. Тэгэхээр шантармаар байгаа хүмүүс ч гэсэн өөрийнхөө дуртай YouTube-рыг үзээд урам зориг авдаг. Гацалтанд орсон үедээ ч гэсэн урам зориг, шин санаа, сэтэл тэг ганцаарц үедээ тайтгарлыг олж авч чаддаг.
За тэгээд хамгийн чухал зүйл нь юу вэ гэхээр тухайн улс орны эдийн засгийн эргэлтэд маш чухал нөлөө үзүүлдэг. Яг тэгэхээр одоо ялангуяа YouTube контент бүтээгчид одоо бусад платформ дээр контент бүтээгчдээс юугаараа ялгаатай байдаг вэ гэхээр за жишээ нь Instagram, Facebook-ыг бол хүн ингээл байнгын л ухаал гэж байдаг. 0 орсон ч, хоол ийдсэн ч гэх мэтлэн гэл скролдвол тэнгүүд Facebook, Instagram дээрх нэг контент дээрх зарцуулдаг дундаж хугацаа сүүлд харахад бол нэг 7.5 секунд байсан. Тэр нэг контентыг Facebook болон Instagram, TikTok дээр дунджаар 7.5 секунд үздэг бол YouTube үзэгчид арай илүү буюу нэг контент дээр дунджаар 10 минутыг зарцуулдаг. Буюу арай илүү зоригтойгоор арай илүү тогтож үздэг. Тэгэхээр инхээр яаж гинэ вэ гэхээр одоо тухайн YouTube контент бүтээгчийг үзэж байгаа үзэгч нь бүхэл бүтэн дунджаар 10 минут цуг байна гэдэг нь өөрөө тэр хүнд дасах, тэр хүнд илүү итгэдэг болох нэг бодит инфлюенс, бодит нөлөөлөл нь үүсч эхэлдэг. Тэгээд яг энэ нөлөөлөл нь үүссэн хүмүүстээр одоо бизнесүүдийн маркетингтэй одоо бид бүхний үздэг YouTube-рууд бол ихэнх нь л бүгд спонсор авдаг шүү дээ. Тэгэхээр энэ маань өөрөө улсынхаа бизнесийг дэмжиж байгаа маркетинг гэдэг бол угаасаа бизнесийн амин зүрх шүү дээ. Бизнесүүдийн маркетингийг дэмжиж гинэ гэдэг маань улсынхаа эдийн засагт маш том чухал нөлөөг үзүүлж байгаа гэсэн. Ерөнхийдөө тухайн улс орны эдийн засагт одоо тухайн эдийн засгийн эргэлтийг одоо маш их хуваар эзэлж идэг зүйл бол дотоодын нийт бүтээгдэхүүнээс гадна тухайн улс орны бизнесүүдэд. Жишээлх юм бол Дубай Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хот яагаад бизнесүүдийг тэгэж амьд дэмжиж байгаа. Гадны бизнес эрхлэгчдийг хүртэлтэй ирээд яг Дубайд бизнес хийх юм бол татврын тийг байлгаад байгаа. Энэ бол ерөөсөө нэг талаасаа бизнес өөрөө сайн хөгжих юм бол аялал жуулчлал буюу гадны мөнгөний урсгалыг маш сайн нэмэгдүүлж өгдөг. Дотоодын эдийн засгийн эргэлтийг ч гэсэн одоо нэг экосистемийг маш сайн хангаж өгч байдаг зүйл маань бол яхаа аргагүй бизнес. Тэгэхээр бизнесийг дэмжиж байгаа маш том одоо маркетингийн сувг нь бол мэдээж инфлюенс маркетинг буюу инфлюенсерүүд контент бүтээгчтэй байна. Тэгэхээр бид нар бол одоо YouTube контент бүтээгчтэй YouTube контент бүтээгч гэлтгүй ер нь бол бүх контент бүтээгчтэй маш сайн дэмжих хэрэгтэй. Энэ эргээгээд нийгэмдээ эдийн засагтаа ард түмэндээ бид бүхэнд бүгдд нь хэрэгтэй зүйл болж өгдөг. Тэр миний хувьд ч гэсэн энэ видеог та бүхэндээ хүргэх гээд нэлээдгүй олон цагийг судалгаа болон видео эдитэнд зарцуулж байгаа. Намайг ч гэсэн дэмжиж яг одоо лайк, share, comment, subscribe дараарай. Яг одоо. Тэр YouTube-ийн 1 сая subscribe хүртэл нь тэ ингэж хөгжүүлэн тэнгүүтээ орж байгаа контент нь бас хэдэн сая хандлт авна гэдэг бол үнэхээр бахархмаар хүндэлмээр. Тэр хардаа guys 8 жилийн өмнөөс бүхэл бүтэн 300 контентыг хийсэн байна гэдэг бол яахаа аргагүй галзуу. Тэгээд хийж байгаа контентууд нь түрүүний хэлсэнчлэн маш креатив байгаа. Энэ бол яхаа аргагүй галзуу. Энэ олон контент дунд одоо саяас дээш, сая болон түүнээс дээш хандлагатай контент бол маш олон байгаа. Анх гарч ирж исэн үеэсээ л одоо маш олон хүмүүст нөлөөллийг үзүүлж байсан. Тэгээ месмеризмээс маш их инспайр авч контент хийж эхэлсэн хүмүүс бол маш олон байдаг. Миний эргэн тойрон одоо миний хүрээлэлд бол контент бүтээгчид маш их байдаг л да. Тэгээ тэд нар хүртэл ер нь бол ингээ месмеризм, ютубер түшиг гэх мэтлэн хүмүүсээс анхныхаа инспайрыг авч, урам зориг авч контент бүтээгч болж эхэлсэн байдаг. Тэд нар маань ч гэсэн одоо хүртэл яг ингээ контент гэдэг зүйлээр өөрсдийнхөө амьдралын яг гол орлогын их үсрээ болгочихсон, өөрсдийнхөө амжилтыг үзүүлээд явж байгаа. Тэр энэ зүйлд бол үнэхээр хүндэлмээр талархмаар санагдаж байна. За тэгээ уламжлал ёсоор та бүхэн бол орлого нь яа хэдийг бол ингэж асуух байх. Гэтэ би яг энэ тал дээр бол нарийн юмыг бол яг үнэхээр сайн мэдэхгүй байна. Гэтэ ямар ч байсан 2024 оны инфлюенс маркетингийн Монголын инфлюенсеруудын хамтарч ажиллах хүний саналууд дээр бол месмеризм 5 сая гэсэн байна. Ерөнхийдөө энэ ханш одоо юу гэдэг 5 сая гэсэн байгаа ч гэсэн тухайн байгууллагатайгаа яаж хамтран ажиллах гэрээгээ яг яаж хийж байгаа вэ гэдгээс хамаараа дотроо бас өөр болоо явчихна. Ер нь ихэнх том байгууллагууд бол хагас жилээр эсвэл бүтэн жилээр гээд оныхоо өмнө төлөвлөгөөгөө гаргаад тэгээд тухайн жилдээ одоо жишээ нь 2025 оны одоо инфлюенс маркетинг дээр ямар инфлюенсертэй хамтарч ажиллах вэ гэдгээ оны өмнө гаргачаад оны тэгээд 2025 онд яг тэр юуныхаа дагуу ажиллаад явдаг. Зарим нь бол одоо юу гэдэг нэг удаагийн контентоор 1 сарын хугацаатай 2 сарын хугацаатай гэх мэтлээ явж байгаа. Тэгээд энэ мэтчлэн одоо яг гэрээгээ яаж хийж байгаасаа хамаарат бас үнийн дүн болон 5 саяда нэг контент хийж өгөх юм уу 2 3 контент хийж өгөх юм уу гэх мэтчлэн өөр болоод явчихна. Тэгэд бас нөгөө нэг ямар
төрлийн контент хийж байгаа гэдэг нь амар чухал. За тэгээд та нар маань ер нь ингээд бичлэгүүдийг үзэх юм бол те ер нь сардаа хідэн газартай хамтарч ажиллаж гин. Тэгээд одоо жишээ нь YouTube channel гэхэд хичнээн газартай хамтарсан байсан гих мэдчихлээ. Одоо тэдрийг бол та нар өөрсдөө жоохон хараад тоолж үзээд багц авчиж болох бах. Энэ контент бүтээлт гэдэг зүйл бол одоо 21-р зууны энэ 90 зууны тэсэг болчихсон. Та аль салбарын хүн байсан, юу ч хийдэг байсан, одоо салбарын чинь амжилт контентгүйгээр төсөөлөх арга болсон. Одоо хуулийн салбар гэхэд одоо хуульч төгөлдөр ахыг мэдэх баг. Эмнэлгийн салбараас гэхэд дуурхуй хэмжээг харж байгаа. Санхүүгийн зах зээл дээр гэхэд идротыг харж байгаа. Гэх мэтчлэн одоо ингэ бүх бизнес, бүх салбар бол контент гэдэг зүйлтэй зайлшгүй холбоотой болсон. Тэгээд магадгүй та одоо өөрөө ингэ контент хийхэд амар хэцүү те яг яаж хийхээ мэдэхгүй ч юм уу, эсвэл анхны контентууд ч үнэхээр явахгүй байх ч юм уу. Тиймэрхүү асуудал гарч ирж болно. Гэтэ одоо ингэ пессимизмын тод жишээ бол 8 жилийн турш ингэж хийхэд бол эцэст нь үр дүнгээ бол заавал өгдгөл зүйл байгаа байхгүй. Тэр энэ ч одоо 300 контент байгаа ч гэсэн магадгүй тэг хандлт аваагүй контентуудаа архивлсан одоо аналистэд болгосон байхыг бол үүсэхгүй. Хийсэн контент болгон одоо вайрал явна гэж байхгүй. Тэгэхээр битгий шантраараа, битгий бууж өгөөрэй. Контент бол 21-р зууны зэвсэг учраас өөрийнхөө нүүр царайг оруулахгүй байсан ч хамаагүй контент хийж эхлэесэй гэж би бол хүсэж байна. Тэр ард нь бол ингээд маш том боломжууд те бүхэл бүтэн бүх салбарын орлогын их үүсээр амжилттай холбоотой зүйл болчиход байгаа. Тэгэхээр энэ талаар жоохон сураарай гэж хэлмээр байна. Хэрвээ эргэлзэж байгаа бол эргэлзээд авах хэрэг байхгүй, тодорхой хэмжээний цаг хугацаа шаардлагатна. Гэхдээ эцэст нь месмеризм шиг юм том амжилтанд одоо Монголын 5 дахь 5 дахь 1 сая subscribersтай YouTube channel боллоо штэ. Энэ хэмжээнд хүрэхийг бол хизэж үүсэхгүй. Тэр биднэрт бүгдэнд нь боломж байгаа. YouTube дээр одоо маш олон үнгүй сургалтууд байгаа. За мөн энэ тэнд актемууд, хөв хүмүүсийн сургалтууд ч гэсэн байгаа. Тэдрийг бас авч үзэж өөрийгөө хөгжүүлэхийн тулд одоо хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй гэж хэлмээр байна. За тэгээд эцэст нь 1 сая subscribersтай болсон Mesmerism 2 ахта баяр хүргэе. Тэгээд одоо маш олон залуучуудад эерэг нөлөөллийг үзүүлээд контент тасралтгүй хийж байгаад нь маш их баярлалаа. Тэр энэ мэтлэн галзуу новч сурлаа цаашдаа үргэлжлүүлээд явах болно. Тэгэхээр та бүхэн маань яг одоо лайк дараа subscribe хийгээд дараагийнхын контентуудыг хүлээж аваарай. Баярлалаа.